Ер нь зөвлөлтийн хоккейн түүхийг ярихдаа зөвлөлч гэхгүй дэлхийн хоккейн түүхийг эргээд өнгөчөөд ухаад харахаар яхаарахгүй эдгээр 3 залуу дэлхийн хоккейн түүхэнд алтан үсгээр амжилт бүтээлээ бол туйрмсан байгаа. Тэр тусмаа хоккей гэж яадаг спорт юм бэ? Хоккейг яаж тоглодог юм бэ гэдгийг бие сэтгэлээрээ дэлхийн сая хүмүүсэд үзүүлэн таниулж үүнийгээ дагаж маш олон зуун сая хүн хоккей спортод үрд зүрх сэтгэлээ алдж исэн гэдэг тийм яриа хөөрөг бол байгаа. За Борис Михайлов, Владимир Петров, Валерий Харламов бол 1972 оны Саппоро болон 76 оны Инсбрукт болсон том тэмцээн Олимпийн авраг цол авахд бол ихээхэн үүрэг гүйцэтгэжсэн ийм айхтар залуучууд байна. 3 найз 1980 онд Лег Плэсэд болсон тэмцээнээс хүртэл мөнгөн медаль авч